Сайн байцгаана уу? Та бүхэндээ нүүрний арьсанд нөлөөлдөг хүчин зүйлийн талаар танилцуулахаар бэлтгэлээ. Хүн бүр өөгүй толгор арьстай байж эрүүл залуу харагдахыг хүсдэг. Үүний тулд арьсаа дотор ба гаднаас нь арчлаж зогсохгүй зарим сөрөг хүчин зүйлээс зайлсхийх шаардлагатай байдаг. Таны арьс өдрийн 24 цагийн турш маш олон зүйлтэй нүүр тулдаг. Үүнд дотроосоо амин дэмийн дутагдал, стресс гэх мэт, за гаднаасаа нарны хит ягаан туяа агаарын бохирдол гэх мэт. За эдгээр хүчин зүйлс нь таны арьсыг хөшрүүлэхэд их бага хэмжээгээр үргэлж нөлөөлдөг гэсэн үг юм. Хэрвээ та арьсныхаа хөшрөлтөнд нөлөөлж байгаа шалтгааныг олж чадвал түүнийг удаашруулах алхмуудыг хийж чадна. Нүүрний арьсанд нөлөөлдөг хүчин зүйлийн нэгдүгээрт нь стресс юм. Нүүр бол сэтгэлийн тойл гэдэг. Сэтгэлийн түгшүүр зовнилд нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөж зогсохгүй арьс гундаж хөгшрөлт хурдтай явагдахад нөлөөлдөг байна. Бид үүнээс хэрхэн зайлсхийхийг хичээсэн ч хүн нэг бүрийн амьдралд стресс байсаар л байдаг. Зарим хүмүүсийн хувьд энэ нь чочромтгой байдал, бусад хүмүүсийн хувьд хит их ажил юм. Кортизол дааврын нийлэгжилт нэмэгдэж улмаар чигээ алдаж арьс хуурайшихад хүргэдэг тул стресс нь арьсны асуудал үүсэх гол шалтгаануудын нэг юм. Стресс нь бүх төрлийн арьсанд сөргөөр нөлөөлөх боломжтой ба батг гарамтгай арьсанд илүү их нөлөөлдөг байна. Стрессээс сэргийлж эрүүл залуу байхын тулд йогоор хичээллэх, ном унших, дасгал хөдөлгөөн хийх зэргээр идэвхтэй амьдрал сэтгэл санаагаа тайвшруулж байгаарай. За хоёрдугаарт нь хоол хүнс. За энэ нь тэнцвэртэй тогтмол байх ёстой. Хоол хүнс нь бие махбодын болон сэтгэл зүйн эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Таны хоолны цэс нь шаардлагатай хэмжээний уурга, өөх тос, нүүрс ус, эслэг, витаминыг агуулсан байвал сайн. Таны биеийн жин эрүүл мэндээс хамаарч өдөрт 5-6 удаа баг багаар хооллоорой. Эрүүл сайхан арьсны төлөө антиоксидантаар баялаг жимс ногоо хэрэглэхийг хичээгээрэй. Хоол хүнсэндээ сахар их хэрэглүүл арьсны коллагены нөөц хорогдож уян хатан чанараа алддаг байна. За 3 дугаарт нь нойр бас чухал юм. Хангалттай чанартай нойр авсан байх нь таны арьсанд тусдаа, ялангуяа тогтмол цагт унтаж хэвсэх нь таны гундуухан арьстай явахаас аврах болно. За 4-дүгüрт нь агаарын бохирдол ордог. Нарны хит ягаан туяаг арьс гэмтэгч хамгийн аюултай хүчин зүйл гэж үздэг бол түүний дараа агаарын бохирдол ордог байна. Энэ нь нарны хит ягаан туяатай адил арьсны коллагены боловсролтыг бууруулж улмаар арьсны бүтэц хуурай ширүүн болж амархан үрчлээсдэг байна. Тиймээс нарны цус хэрэглэх нь зөвхөн нарнаас хамгаалаад зогсохгүй арьсыгт нь орчны бохирдлоос давхар хамгаалдаг байна. 5 дугаарт нь хэтрүүлэн гуйжуулалт ба цэвэрлэгээ юм. Арьсаа ойр ойрхон гуйжуулах, хөөсөөр байн гугаах нь арьсны гадаргуу гэмтэж эмзэгшүүлдэг байна. Энэ нь яваандаа арьсны өнгийг гундааж хуурайшуулдаг. Тиймээс гуйжуулагч скрапыг 7 хоногт 1-2 удаа хэрэглэх нь зохимжтой юм. За 6 дугаарт нь хөдөлгөөний хомсдол. Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх үе цусны эргэл сайжирч нүүр царай хүртэл эрүүл тунгалаг харагдахад тусалдаг. Хөдөлгөөний хомсдолд нь хүнийг хөгшрүүлдэг томоохон хүчин зүйлсийн нэг юм. За 7 дугаарт нь улирлын нөлөө нөлөөлдөг байна. Цаг агаарын энэхүү эрсдэс уур амьсгал нь арьсанд нөлөөлөх онцгой хүчин зүйл болдог. За энэ үед шийгшиглэгчээс гадна хүйтэн жавраас хамгаалах гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай гэдгийг анхаарах нь чухал юм. За 8 дугаарт нь бохирд ирний уут хэрэглэх явдал. Шөнийн цагаар арьсны эс нь шинжлэгдэх үед зарим үхэлсэн эс нь дэрэн дээр нь алдан үлдэж улмаар бактери өсөх нөхцөл бий болдог байна. Тиймээс дэрний утаа ядаж 2-7 хоногт 1 удаа солих нь нүүрний арьсаа бохирдлоос хамгаалах нэг арга юм. За 9-дүгüрт нь настай холбоотой өөрчлөлтүүд. Өөртөө анхаарал халамж тавих нь нөхцөл байдлаас гарах хамгийн сайн арга юм. За 10-дугаарт нь арьс арчилгааны мэдлэг дутмаг. Бүсгүйчүүд ихэвчлэн арьс арчилгаанаас илүү нүүр буталтандаа анхаардаг. Япончууд хооллолт болон амьдралын зөв хөвшилтэй учраас арьс нь сайхан байдаг бол харин солонгосчууд арьс арчилгаандаа дээд зэргээр анхаарч түүнийг өөрсдийн дуртай ажил болгодог байна. За 11-дүгüрт нь бүтээгдэхүүний буруу сонголт юм.
Эмзэг мэдрэмтгий арьстай хүмүүсүүдийн ихэнх нь өөр тохирохгүй бүтээгдэхүүнийг удаан хугацаанд буруу хэрэглэснээр арьсаа эмзэгшүүлсэн байдаг. Мөн хит батгашил, хуурайшил, үрчлээтэй арьсны бас нэг том шалтгаан бол бүтээгдэхүүний буруу сонголт юм. Тиймээс үнэтэй бүтээгдэхүүн л чанартай байдаг. Энэ хүнд таарсан бүтээгдэхүүн надад ч бас таарна. Хурдан хугацаанд үр дүн өгөхийг сонгоно. Аль болох өөд аргач өндөртөө нь сайн гэлтгүй өөртөө тохирох бүтээгдэхүүнийг нь олж тууштай хэрэглэх хэрэгтэй юм. За 12 дугаарт нь химийн найрлагатай ус хэрэглэх. Бидний өдөр тутам хэрэглэж буй ус химийн хольс найрлага ихтэй учраас арьсыг хуурайшуулж эмзэг болгодог. Тиймээс гэрийнхэн шүршүү гойзурт ус цэвэршүүлэх шүүлтүр суйрлуулах нь гоо сайхандаа зориулж буй зөв хөргөн оруулалт болж чадна. За 13 дугаарт нь нарны цэс чухал юм. Нар бол номер 1 үршлийн үүсгэгч юм. Үршлийнээс гадна сэх нүсэт толб арьсны хавдар тусах магадлалыг ч нэмэгдүүлж байдаг. Та өглөөний арьс арчилгаагаа хийсэн л бол үргэлжлүүлээд доторч байсан гадаач байсан шууд нарны цэсээ түрхэх ёстой шүү. Гоо үзэсгэлэнгээ тоттгоё. Та бүхэндээ амжилт хүсье.